тэр цагаас хойш Собитийн одоо найруулагч гэдэг юм авсан шүү дээ. Урд нь би чинь захирал байсан шүү дээ. Санаа зовтох шүү миний дүүнрээ та нар одоо гарна шүү дээ. Жүдэд зэрэгтэй явж байгаа хамгийн том шалтгаан бол тэр 2015 онд хийсэн кино л واخгүй юу. Тэгэл одоо үртэл зогсохгүй явж байгаа гэдэг бол бидний хувьд бол маш гоё гэдэг. Намайг бариасаа л гэж хүсэж байна. Зай. Чамаа барьшаал. Тэр үхсэн. Аник бааны дээр. За сайн байцгаана уу? Эргэл цэгийн мэнийг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Жүжигчин Даваасран байна. Давка гэж дууддаг. Тий. Ер нь бол тэгээд шинэ уран бүтээл нээх болгонд л амар догдлолтой, бас айдастай, сандралтай тэгэл бүх юм ингээл зэрэгцээд явдаг. Тэгэл уран бүтээлээс уран бүтээлийн хооронд яагаад гэвэл уран бүтээлч чинь бүгдээрээ сайжрахыг эрмэлздэг, тэрнийхэн төлөө хичээдэг учраас за одоо юун дээр алдсан бол за одоо ингээ гарсны араас үзэгчд маань ямар шүүмжлэл ирэх бол те ямар магтаал ирэх бол за тэгээд хичнээн хүн үзэх бол гэл ингээл дотор бол маш олон айдас, маш олон одоо догдол байгаа тий. Тэгэл тэр болгоныгоо одоо тэгэл бас нэг цаг үе явах юм бол арай гайгүй бас нэг юмнуудаа бас таагаад ойлгоод магтуулах нэгэндээ магтуулаад муулуулах нэгэндээ муулуулаад олох үедээ олоод шатах үедээ шатаад ерөөхдөө дархлаа тогтоод эхэлсэн гэхөө. Тэгэхээр бас одоо өмнөхийнхээ бодвол бас арай гайгүй. Собит фильмийн хувьд бол яг өргөн дэлгэцэн гэж ярих юм бол яг 4 дахь уран, 5 дахь уран бүтээл болж байгаа. Бид нар чинь бүр 2015 онд хамгийн анхныхын киног оюутан сургуулаад төгссөн залуучууд хийгээд аимшигтай шаталтанд орж ирсэн. Тэгэл яг та оюутан хүүхдүүд тэр гаргасан мөнгөө олох гол гүрүү шиг хүртэл хийгээл явж лээсэн. Тэгээд дараа нь дараагийн өргөн дэлгэцэн гэх юм бол Мам гээд аимшигын киног хамт фильмийн Тукахаар найруулуулад тэгээд манайх ингээ хамтарч хийжсэн. За тэгээд манайх яг өөрсдийнхэн бүрэн бүрэлдэхүүнээр их юм бол солилцоо, сүүдрийн хот одоо ингээд золиос 6 16 гэдэг уран бүтээлүүд хийгээ явж байгаа. Манай одоо энэ золиос 16 чинь ерөнхийдөө 12 жилийн өмнө болсон гимтэргийн түүхийг 12 жилийн дараа илэрхийлж байгаа. Яг киноны хувьд гэх юм бол энэ миний зохиолын бичээд найруулж байгаа гэх юм бол яг 4 дахь уран бүтээл маань. 4 дахь зохиол маань өргөн дэлгэцэн 3 дахь нэг нь IFI TV-д хийжсэн. Тэгэл яг ингээл уран бүтээлээс уран бүтээлийн хооронд өөрийнхөө алдааг ингээл хараад илүү их сайжирч байгаа юмсан гэсэн бодолтой л явж байгаа. Тэрийг маань ч гэсэн хамт олон маань илүү их дэмждэг. Тэгээд өөрөө бас нэг жүжигчин мэргэжлэр төгссөн болохоор бас жүжиглэмээр санагдсан шүү дээ. Тийм тэгэл хамт олон маань хүртэл за окей уус чи энэ дүр дээр чи өөрөө явчихаа. Тэ энэ Собитийн кино шүү дээ. Тэ гэдэг. Тийм болохоор за окей гэл ордог. Бас найруулга бааздаг. Тэгвэл одоо ерөнхийдөө бас сүүлийн үед дараагийн уран бүтээлээс ер нь жоохон орохгүй гэсэн бас бодол байгаа. Ер нь орохгүй зөвхөн найруулга руугаа яг ингэж шигдэж харъя. Тэгээ одоо уусаа доороос манай студийн дүүнер маань ч гэсэн энэ уран бүтээл дээр бас давгүй дөрүүд дээр ажилласан. Тэр хүүхдүүдтэй ч гэсэн бас боломж олох хэрэгтэй байхгүй тий. Бидэртээ маш олон жил ингээд тэр хүүхдүүд чинь сургууль төгссөн цагаас ахуулаад ингээд ажиллаж байгаа. Тэгэл тэр хүүхдүүдийн дотор юу байгаа ойлгомжтой шүү дээ. Олонний танил болох, уран бүтээл тоглох, жүжигчин болох гэсэн ийм л тийм л мөрөөдөлтөй хүүхдүүд л биднийг дагаад 7-8 жил зүтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэл одоо байнгын арын алтанд ажиллаулаад байна гэж бол угаасаа байж болохгүй. Тэгэхээр хойноос дүүнрийгээ бас гаргаж ирэхийн тулд дүүнрийгээ бас гайгүй уран бүтээл дээр оруулахын тулд гоё бас хүчээ сэлбэхийн тулд бас дүүнэртэй маш их боломж олгоно гэж бодож байгаа. Тэгээд өөрсдөө бас жоохон хойшоо сунаа.
Санаа зовлох шүү миний дүүнрээ. Та нар одоо гарна штэ. 15 онд анхныхын киног хийгээл Тэнгис кино театрын урталт нээлт болоод улаан хевсэн дээгүүр анх удаага алхаж үзээ. Яаж тайз руу гарснаа мэдтгүй. Нэг мэдсэн чинь яг тэр хүмүүсийн голоор алхаж байхад л ингээл чих шуугаал тэгэл тайзан дээр гараад маргааш нь илүү нөгөөдөр нь кино маань бууцсан байсан. Чих шуугаж гараад тэгэл 2 хоногийн дараа кино маань театраас бууцсан байсан. Тэгэхээр хизээч мартагддаггүй, хизээч одоо нэг энэ дотроос арилдаггүй маш гоё дурсамжтай. Тэгээ бас маш том ухаарлал өгсөн тийм уран бүтээл байсан. Тэгэл алдахтаа бид нар харамсаагүй. Ингэж болдгоо юм байна. Бидний цаг бас арай болоогүй байна. Жохон хүмүүстэйж бас арай аюултай сэтэв мэдээ барьж аваад бас хийцэн байна. Ингэж болохгүй юм байна гэдэг зүйлийг яг ойлгоод. Тэгэл тэр цагаас хойш хамтлагч гэсэн ерөнхийдөө продакшн маань хүртэл ерөнхийдөө ингээд илүү их нэгнтэйгээ одоо нэвтэршиж эхэлсэн. Тэгэл тэрнээс хойшоо тэгэл цогцолтгүй клип те янз бүрийн хүмүүсийн арт реклам шторк гэл ингээл бүхэл зүйлүүдийг хийж явж байгаа л тэгэл эргээл 17 оноос кино руу орсон баг. Жүдэд зэрэгтэй явж байгаа хамгийн том шалтгаан бол тэр 2015 онд хийсэн кино л واخгүй юу. Тэгэл өдөө хүртэл зогсохгүй явж байгаа гэдэг бол бидний хувьд бол маш гоё гэдэг. Гэсэн айн жүжигчин нэг талчгар юм гэж бол яг хэрэгсэн бол хүний цаана нэг булдог гэдэг дүр өгдөө штэ. Ингээл бүгэл би зодчлаа штэ гэж байгаал те. Шал өөр штэ надаас тэр. Би зүгээр яг киногаараа нэг зүйлийг хүмүүс яг үзээсээ хайртай хүнээ ямарваа нэгэн байдлаар алдсан тохиолдолд бага наснд алдсан тохиолдолд шүү. Тэр хүүхдийн сэтгэл зүйд маш том траума үүсэж идэг. Яг тэр зүйлийг боддоор одоо жишээлбэл харсан хүүхд байх юм бол ч гэдэм юм. Эсвэл хэнийг нь гүтгэгдсэн тэр балчир насны хүүхдэд авсан одоо тэр траума том болоод ер нь арилдаггүй. Маш хүнд байдаг. Хүнд сэтгэлийн шарах байдаг. Манай канон дээр тэр зүйлийг нэг бас харуулсан байгаа байхгүй юу? Бага насндаа авсан тэр хүүхдийн сэтгэлийн шарах. Насан туршид нь тэр хүүхдийг зовоож явсан. Тэгээ нийгмийн гадуурхал гэдэг зүйл тэ тэр хүүхдийг тэр хүүхэд ямар ч буруугүй байхад тэр хүүхдийг буруутай юм шиг болгож нийгэм нь тэр хүүхдийг гадуурхаснаас болж насан туршдаа арилахгүй маш том травматай болсон л байдаг. Тэгэхээр одоо хүртэл нийгэмд байгаа ялгуурлан гадуурхах, хин нэгнийг жижиглэх те хин нэгнийг гүтгэх, гүжирдэх, орон зайд нь хитрхи хаалтах ч гэдэг юм уу те тийм зүйлүүд одоо хүртэл энэ нийгэмд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тийм зүйл болвол ийм бас үр дүнд хүрдэг шүү гэдэг зүйл манай канонор маш тодор харагдаж байгаа. Цобитийн хувьд дараагийн зорилго гэх юм бол бид рүү хэллээ те 10 жилийн бид нар 10 жилийн ойдод зориулаад нэлээд том уран бүтээлийг төлөвлөсөн байгаа. 25 онд нээлттэй хийн. Тэгээд түүхэн жанрын кино байгаа. Тэгээд бас хараахан бас манай Монголд бас хийгдэж амжаагүй төрөл жанр байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө зохиолын ажил маань эхэлсэн. Тэгээд 25 оны 1 сарын 1-нд хамгийн ихний тийзер цэцгдэх гэж байгаа. Тэгээд бид нар бол ингээд ажиллаа төлөвлөгөөнийхэн дагуу явж байгаа. Тэгээд биднийг дэмждэг, биднийг бас үздэг, хайрладаг, бас үзэн яддаг ч гэдэм үү те. Бүх улсуудаа ямар ч гэсэн 2025 онд Собит фильмийн 10 жилийн гойд зориулж бүгд түүхэн кино руу орж байгаа. Энэ хоолой нэг жоох ингэсэн офт лавтцсан шүү.